Metapius Danichus. Are you ready? Сайн уу найзуудаа. Өнөөдөр би Vermeil ба Alt гэдэг шинэ уран зөгнөлт анимын тухай ярих гэж байна. Энэ түүх нь Ичидийн Ортижина хааны академи гэдэг сургуулиас эхэлдэг. Тэнд Alta Guldorf гэдэг хүү байдаг. Тэр хүү шидэт амьтан дуудах шалгалтандаа унсан гэдгээ мэднэ. Хэрвээ тэр маргаашийн дотор өөрийн фэмилиэр буюу туслах амьтныг дуудчихаагүй бол 1 жил ахиж сурах ёстой болно. Алтагийн найз охин Лила Катилагаас тэр уулздаг. Лила үүнийг сонсоод гайхна. Учир нь Алта бусад бүх хичээлдээ маш сайн сурдаг байлаа. Алта түн би маргааш хүртэл хугацаатай сүүлийн удаа оролдоод үзнэ гэдгээ хэлдэг. Тэгээд Алта номын санд очиж тус болох ном хайна. Гэтэл нэг хуучин ном тавиураас унаад толгой дээр нь буудаг. Тэр номыг харвал дээр үеийн дуудлагын буюу ном байлаа. Алта тэр номыг гэртээ авч очиж бичсэн ёсоор нь дуудлагын ичид хийдэг. Ичид идэвчиж Алта цусныхаа туслыг өргөдөг. Тэгээд гэнэт нэг демон охин гарч ирнэ. Түүний нэрийг Vermeil Алтагийн гэрээ хийж түүний эзнээ болгоно. Тэр Алтагийн мана буюу ичидийг хүчийг үнсэж авах ёстой байдаг. Гэхдээ тэр Алтарыг уруу татах гэж оролцсон ч Алта татгалзана. Өөрийгөө хувцал гэж хэлдэг. Алта гайхаж демон яагаад хүнийг дагдаг юм бол гэж асууна. Учир нь тэдэнд заадаг хичээлдэр бол демонууд үргэлж хүмүүсийг устгадаг гэж заадаг байжээ. Vermeil хариуд нь би энэ номонд удаан хугацаанд битүүмжлэгдсэн байсан. Чи намайг сулсан болохоор би чамд тусалж дагалдана гэдгээ хэлдэг. Маргааш нь Алта Vermeil-ийн багшийг авч очив. Энэ миний дуудсан амьтан гэж харуулна. Vermeil эвэр сүүлээ нууж хүн шиг харагддаг. Эхэндээ багш нь итгэдэггүй ч Vermeil өөрийн тэмдгийг үзүүлсний дараа тэдний хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болно. Лила үүнийг хараа жаахан атаархдаг. Хичээл дээр Vermeil Алтагийн өвөр дээр нь суудаг хайраа илэрхийлнэ. Багш нь тийм зүйл тохиромжгүй гэж хэлээд Vermeil-ийг сургууль бид Filmer-тай хамт байх ёстой гэж заасан шүү дээ гэж хариулна. Хичээл дуусны дараа Лила Алтагийн дээр уурлаж надад таалагдахгүй байна. Хэрвээ би ялбал Vermeil чамаас хол байг. Харин чи ялбал би чиний нэг хүслийг биелүүлнэ гэж дуудлага тулаан сорьцохойдгоо. Тэд тэнгэр дээрх тавцанд гарч тулдана. Лила өөрийн селфи нэртэй салхины сүнсийг дууддаг. Тэр маш хүчтэй байлаа. Vermeil Алтаг хамгаалахын тулд түүний өмнө зогсож довтлохоо бүгдийг нь авч ямар ч гэмтэлгүй үлддэг. Дараа нь Vermeil өөрийн шидээг ашиглан Лилаг маш эвгүй байдалд оруулж Лила тулааныг орхидог. Ингээд Алта ялна. Алта Лилад Vermeil-тай найзлаарай гэж тушаадаг. Хожим нь Vermeil Алтаг Лилаг чамайг хайрладаг шүү дээ гэж хэлдэг. Алта итгэдэггүй. Vermeil дахин үнсэж би ингэхгүй бол мана дуусаж алга болно гэж тайлбарлана. Vermeil мана буюу ичидийн хүчээ нэмж янз бүрийн арга хэрэгэлдэгч Алтаг үнсгэж хангалттай гэж хэлээд зогсоодог. Дараагийн өдөр сургууль руугаа алхаж явхад бүх хүн тэднийг харж байлаа. Алта бусдын анхаарлыг татахгүй байгаарэ гэж Vermeil-ийг сануулна. Гэтэл гэнэт нэг нь луу замаар гүйж бүгдийг айлгадаг. Vermeil гараа хөдлүүлээд лууг хол шидэж алга болгоно. Алта бүх хүч чамайг харж байна шүү дээ гэж Vermeil-ийг зэмлэнэ. Удалгүй сургуулийн захирал бүх оюутнуудад 2 дугаар жилийн эхлэлийг зарлаж хичээлүүд эхэлнэ. Лила Vermeil Алтаг наалцсан байгааг хараад бас л атаархна. Хичээл тарахад Лила би та хоёртой хамт харьяа гэж өөрөө хэлээ тэдэнтэй хамт алхдаг. Тэгж явхад тэдний өмнө 2 ах トゥ гарч ирнэ. Тэдний нэг нь тэр луугийн эзэн, нөгөө ах нь бол Rix. Тэд Vermeil-ийг ууртай өшөөгөө авах гэж иржээ. Гэхдээ тэд анхаарлаар сарнсан байхад Алта сэмхэн ард нь очиод болор шорон үсгэн тэднийг түгждэг. Гэвч Rix өөрийн дуудлагын амьтныг дуудана. Тэр нь авраг динозавр байв. Rex амьтан довтлоход Vermeil Алтагийн манаг нэмэгдүүлж илүү хүчтэй болгодог. Ингээд Алта шидээ ашиглан Rex-ийг ялдаг. Гэртээ хайрсны дараа Vermeil Алтаг чи юу хүсдэг вэ гэж асууна. Би чамайг баян болгож чадна шүү дээ гэхэд Алта би зүгээр л мундаг шидтэн болохыг хүсэж байна гэж хариулдаг. Алта тайлбарлахдаа манай ертөнцийн шидэт дөрвөн зэрэгтэй сурагч хүрэл мөнгө алт харин би тэднээс цааш гарч Пелетин гэдэг шидтэн болно гэдэг хэлдэг. Vermeil түүний мөрөөлийг сонсоод би чамд тусалж чадна гэж амладаг. Маргааш нь тэд Лилатай хамт найз нөхд нь Маркс Шерилтэй уулздаг. Маркс чинэлэг айлын гаралтай бөгөөд Алта 5 дугаар ангийн Рексийг ялсанд гайхаж би чиний өрсөлдөгч болно гэж хэлнэ.
Удалгүй багш ирээ захиралт та нарыг дуудаж байна гэж хэлнэ. Захирал хэлэхдээ та нарын дундаас нэг нь ангийг төлөөлөгч болно хэн гэдгийг шийдэхийн тулд даалгавар өгье. Ой доторх Ферийн цэцгийг олж ирсэн ялагч болно гэдгээ. Маркус өөрийгөө цагаан цох нэртэй амьтныг дуудаж хамгийн түрүүнд гүйж орно. Гэвч тэр ой дотор хүн иддэг ургамал баригддаг. Тэгээ Шерил түүнийг туслахаар үлддэг. Харин бусд нь үргэлжлүүлэн цэцгийг хайсаар байгаад уулын орой дээр байгааг олж харна. Гэвч уулын орцонд Цербури нэртэй 3 толгойтой нохой унтаж байна. Лила надад үл үзэгдэх шидэд дуусмал байгаа. Үүнийг уугаад нууцаар өнгөрч чадна гэж хэлнэ. Аалта гэхдээ Цербус үнэлэх чадвартай шүү дээ гэхэд Лила тэр ханиад хүрсэн болохоор үнэрлэхгүй байх гэж хариулна. Тэр уусамлаа ууж үнэхээр үл үзэгдэгч болжээ. Гэхдээ хувцас нь үл үзэгдэхгүй байв. Лила ичээд одоо яах вэ гэж бодсон цэцэг авахын тулд хувцаа тайлхаас өөр аргагүй болно. Тэр нууцаар өнгөрөх гэж байтал Цербусийн бүх толгой ханиад хүрээгүй байсан тул нэг нь түүнийг мэдрээд ирсэрнэ. Аалта Лила чи цэцгийг аваадгүй гэж хашгирна. Цербус Аалта руу дайхад Вермил дээрээс нь гарч ирээд хүчтэй шид тавих гэж бэлддэг. Вермил өөрийн чөтгөрийн хүчээ ашиглан хүчтэй дэлбэрэлт үүсгэдэг. Тэгтэл Лила боломжийг ашиглан цэцгийг авч чаддаг. Лила бууж ирээд бид яалагдлаа энэ цэцгийг Аалтад өгье гэж хэлэх гэж байтал уусмлыг нөлөөд дуусчдад дахин харагддаг болдог. Тэгээд ичээ цэцгээ унгах бөгөөд салхи хийсгээд цэцэг Шерлийн гарт ордог. Ингээд Шерли ялагч болж ангийн төлөөлөгчөөр сонгогдно. Бус нь бүгд баяр хүргэнэ. Дараагийн өдөр сургууль руу алхаж Вермил Креп гэдэг амттан идэж үзнэ. Тэр олон зуун жил номонд битүүмжүүлсэн байсан болохоор орчин үеийн хоол идэж үзээгүй байжээ. Гэтэл тэнгэрт олон луу нисэж сурагч бүгд гайхаж харна. Тэдний дунд хамгийн түрүү нисэж байгаа хүн бол Крис гэдэг охин байлаа. Тэр бол луу ундагчуудын клубын удирдагч. Вермил энэ хинбэ гэж асуухад Аалта тэд бол луу ундагч Рикс бас тэдний гишүүд байна шүү дээ гэж хэлдэг. Сургууль дээрээ ирээд тэд найзууд Маркус, Шерил, Лила нартай уулзнаа. Маркус Крисийн талаар тэр үнэхээр гайхалтай луу ундагч удирдагч байгаа зогсохгүй. Оюутны зөвлөлийн гишүүн бас алт зэрэгтэй шидтэн юм шүү дээ гэж хэлдэг. Аалта "Ей, тэр оюутан байхдаа алт зэрэгтэй болсон гэж үгэж гайхна. Тэр бас оюутны зөвлөлийн ерөнхийлөгч Пелетан зэрэгтэй ойрхон гэдгээ. Би тийм болохоор хүсэж байна гэж хэлдэг. Вермил чи чадна гэж хэлээд Аалта хид чанга тавирч амьсгаа боогдуулах шахна. Лила түүнийг дүлхэж хоёр охин Аалтаг булаацалтан маргалтна. Хичээл тараа Лила Шерилтэй хувцас солих өрөөнд ярилцаж надад Вермил огт таалагдахгүй. Тэр хүн биш байж магадгүй. Цербусийн ганц өхөлтөөр ялсан шүү дээ. Тийм зүйл алт зэрэгтэй шидтэн ч хийж чадахгүй гэж таамаглана. Шерил харин чи Аалтаг үнэхээр хайрладаг юм биш үү гэж асуугаад Лила ичиж нүүр нь улаагаад сандарна. Шерил түнд айх хэрэггүй сэтгэлээ илчлэх хэрэгтэй шүү дээ гэж зөвлөнө. Нөгөө тал төвгүүд хувцас солих өрөөнд байх үед Вермил Аалтаг дагаж орж ирээд бусдыг гайхшруулна. Аалта ичиж уулана. Харин Лила үүнийг харж бас уурлана. Аалта бид хэд их анхаарал татаж байна. Ингүүл оюутны зөвлөл бидэнд уурлан шүү дээ гэж хэлдэг. Вермил би тэднийг бүгдийг нь ялна тэгээд хурдан алт зэрэгтэй болно гэдгээ хэлдэг. Гэтэл яг тэр үед оюутны зөвлөлийн гишүүн тэдний өмнө гарч ирнэ. Аалта Вермил Лилагь угруу хурдан зам тавин зогсоход Крис Вермилийг сэжигтэй харцаар ширтнэ. Удалгүй Вермил Аалтагийн шүршүүрт нууцаараа орж дахин уруу татах гэж оролддог. Харин тэр үед Рекс Крисийг эзэмдүүлж зодуулж байлаа. Крис уурлаж чи Аалтад ялагдсан мөртлөө бидний клубд байх эрхгүй гэд Крисийг луу ундагчуудын клубээс хөөдгөө. Аалта үүнийг сонсоод эмнэлэг твцэн Крисийг эргэж очино. Крисийн ах чиний буруугаас болоод дүү минь клубээсээ хөөгдлөө гэж Аалтад уурлана. Аалта юу болсныг ойлголоо. Удалгүй Аалта Вермилтэй хамт тулааны давцанд гарна. Тэнд Крис тэднийг хүлээж байлаа. Крис хэрвээ хүсэхгүй байвал ухарч болно гэж хэлэхэд Аалта би ухрахгүй гэж хариулна. Тэгээд Крис өөрийн лууг дуудаж тулаан эхлэх гэж байлаа. Крисийн луу гарч ирэн тулалдаанд эхэллээ. Аалта Вермилийг дуудахад Вермил түүнийг манан хүчтэй болгож шидийн хүчийг нь нэмэгдүүлнэ.
Лила үүний холоос харж санаа зовж байлаа. Алта болоор шидийн довтлогоо хийж Крисийг гайхшруулна. Гэвч Крис өөрийн шидийг ашиглан түүний дайралтыг амархан зогсоон дараа нь тэр дахин галын бөмбөлөг шийдэхэд Вермилийг хамгаалж чадна. Гэхдээ жаахан гэмтэн. Крис олон галын бөмбөлөг хурдан дараалсан шидэн Вермил бүгдийг нь хаагаад газар ундаг. Алта буцаад болор шидээрээ дайрч Крис бүгдийг нь буталж хагална. Крис Алтагийн ур чадварыг гайхаж бас Вермилийг ийм хүчтэй гэдгийг нь биширнэ. Вермил Алтаг дахин илүү хүч өгч тэр томоохон болор бөмбөлгүүдийг зөхөлт хийдэг асар том дэлбэрэлт гарч бүгд утаанд дарагдана. Алта бүх зүйл дууслаа гэж бодсон Крис луу дээрээ суусан жигээрээ дахин гарч ирнэ. Тэр лууд хамгийн дээд амтан бусд нь бүгд сул дорой гэж бардам хэлнэ. Дээрээс нь маш олон галын бөмбөлөг шийдэхэд Вермил Алтаг хамгаалж чи манай цуглуул би чамайг хамгаална гэж хэлдэг. Алта Крисийн буруу гэдгийг харуулахын тулд шидээ дахин цэнэглэнэ. Вермил түүний хүчийг дахин нэмэгдүүлж Алта маш хүчтэй болор зөхөлт хийдэг. Крис үүнийг хааж чаддаг ч Алта болор хитрхийг ашиглан гинэт ард нь гарч ирээд болор зэвсгийг хоолоод нь хүргэнэ. Ингээд Алта ялна. Оюутнууд бүгд баярлаж Алта алга дашин хашгирлаа. Олон охид түүнийг анхаарал тавьж эхэлснээс болж Лила бүрч атаархан уурлана. Тэгтэл тэдний багш профессор Одиссей чин тоглоом шиг бүү хий гэж анхааруулна. Гэхдээ тэр Алтаг сайн тулцсан шүү гэж магтаад авна. Бүх охид Алтаг тойрон баяр хүргэж байхад Алта Лила тандан чи бас намайг сонирхож байна уу гэж хошигноход Лила уурлан нүрээ буруулна. Дараа нь Крис Риксийн дэргэд очин өмнө нь зодсондоо уушлахгүй. Рикс гайхан чи уушлахгүйж байна гэж юу гэж хэлэхэд тэд эвлэж Рикс түүнд тусалж гэрийн ажил хийдэг болно. Тэр шөнө Вермил дахин Алта руу уруу татах гэж ордог. Гэвч Алта хүн зөвхөн хайртай хүнээ л үнсэх ёстой гэж хэлдэг. Тэгэхэд Вермил тэгвэл би чамайг хайрладаг гэж хэлээд Алта гайхан улаана. Дараагийн өдөр Вермил маш ад жаргалтай харагдана. Харин Алта түүнийг би чамайг хайрладаг гэсэн үгийг бодоод бүр улааж сандарна. Тэр профессор Одиссейд очиод демон хүнтэй хүнийг юу н хайрлаж чаддаг болов уу гэж асуухад профессор демонууд хүнд хайртай болдоггүй. Тэд зүгээр л хүний маанаг хүсдэг юм гэж хариулдаг. Орой хоол идэж байхад Алта Вермилээс чи юм намайг үнэхээр хайрладаг уу? Эсвэл миний маана хэрэгтэй байна уу гэж асуудаг. Вермил түнд зөөлөн тэврээд үнсэхдээ энэ удаа маанаг нь сорхгүй. Тэр үүнийг чиний төлөө хийж байна гэж хэлдэг. Вермил одоо чи намайг үнсээд үзэх гэж хэлэхэд Алта ичээж чаддаггүй. Дараа өдөр нь Алта Вермилийн талаар ойлгож сэтгэлээ тайвшруулсаар байсан тулд ад жаргалтай байлаа. Тэр профессор Одиссейд очиод өчигдрийн сонин асуулт асуусандаа уушлаарай гэж хэлэхэд профессор энийгээ чиний сэтгэл чинь дээрсэн бол тэр л чухал гэж хэлдэг. Удалгүй Одиссей нэг эмэгтэй оюутантай нууцаар уулзах гэж байлаа. Профессор Одиссейгийн нэг эмэгтэй оюутантай нууцаар уулзаж тэр охин түүнд би таныг хайрладаг гэж хэлдэг. Профессор түүнийг тэрвэрч гартаа шижигтэй тариур барьж байлаа. Дараа нь тэр охины өөрийн өрөөндөө мөс шиг хөлдсөн байдалтай болдог. Сурагчид дунд энэ тухай цуурхал тарж охиныг аварсан тэр урт хугацаанд нойр буюу комд орсон байв. Оюутны зөвлөл энэ хэрэгт анхаарал хандуулж шалгаж эхэлнэ. Дэд ерөнхийлөгч Юка Шижүү болон зөвлөлийн гишүүн Джессика Шварц хоёр ярилцаж энэ сургуульд гарсан 3 дахь ижил хэрэг гэдгийг илчилдэг. Тэр үед Алта сургууль дээр өөрийн феминалын тухай тайлан бичих даалгавартай болдог. Тэгээд Вермилийн биеийн хэмжээг авах ёстой болж Вермилээ хувцаа тайлж эхэлнэ. Харин яг тэр үед Лила Вермилийн тэдний нууцаар харж Лила юу болж байгааг хэлдэг. Лила гаднаас Алтагийн өрөөнд очин маш ууртайгаа болдог. Тэр өөрийн үл үзэгдэх уусмал болон Алтагийн өрөөний нууц түлхүүрийг хуйлбарлаж гаргаж ирээд хувцаа шээрэлд өгч хөвгүүдийн дотор байрлуу сэмхэн орж. Лила хаалгаа нэгээ дотгош орж байтал Алта гэнэт ойртож ирнэ. Тэр маш их сандарч байхад Алта зүгээр л ном хайж байжээ. Ном авах гэж байхад Алта самсаргүйгээр Лилад хүрдэг. Лила бүр гайхан зог туснаа. Дараа нь Алта тайлангаа бичиж дуусгаад Вермилийн таалагддаг зүйлүүдийг гисэн хэсэгт креп амттан бас бусад зүйлээ бичнэ. Гэтэл Вермил тэр жигсаалтыг өөрийн гараараа Алта гэж бичнэ. Тэгээд энэ үед Крис ба түүний луу Риксийн өөрчлөгдсөн хувилбартай тулддаг. Риксийн дурсамж гарч ирнэ. Анх тэр өөрийн фэмилиг өндөгнөөс гаргахад маш их баярлаж тэр үедээ Крис түүнийг анзаарч 2 хүүхэд найзууд болжээ. Одоо үе рүү эргэж ирэхэд Алта Вермил хоёр хүнсний дэлгүүрт юм авах гэж байв.
Фермел амттан татагдаж энийг авъя гэж гуйна. Гэхдээ Аалта мөнгө багтаа байна шүү дээ гэж хэлдэг. Вермел гомдон шалан дээр суугаад нүрээ хойруулан уурлана. Эцэст нь Аалта бууж өгцөө ганц амттан авъя гэхэд Вермел баярлаж Аалтаг тэврээд баярлаа гэж хашгирна. Бусад суугчид бүгд харж байхад тэр бүр Аалтаг үнснэ. Аалта ичээд улаах болж Вермел гайхна. Юунд болохгүй байгаа юм бэ? Би чинь маанаг чинь сорсонгүй шүү дээ. Сороогүй шүү дээ. Гэтэл гинэт Рексийн ах айд сандарсан. Баталтай гүйж ирээд туслаач гэж гуйдаг. Тэр үед Крис Рексийг эсрэг тэмцэж байв. Рекс өөрчлөгдөж улам аимшигтай болж Крис галын бөмбөгөөрөө довтлогч Рексийн бие галаар шатахгүй. Тэр газар хөдөлгөөж чулуун том баг нь босгоод Крисийг агаар шидэж дараа нь түүний нүүрэн дээр нь гიშгэж наадах хүчээ үзүүлдэ гэж тохирохдаг. Крис болооч Рекс гэж гуйж байхад Аалта Вермелийн хоёр ирж түүнийг сул гэж хашгирна. Крисийг шидээд хажуу тийшээ хийж өмнө нь намайг ясан чинь санаж байна. Одоо би өшөөгөө аавна гэж хэлдэг. Аалта Крисийн дэргэд очин зугт би хамгаална гэж хэлгээд Крис сулхан битгий гэж шивнэ. Рексийн хүч хяналтаа алдаж Вермел түүний хүчийг таньж энэ жүтгэрийн хүч байна гэж хэлдэг. Рекс өөрийн Фермелийг дуудах тэрч бас мутацид орж аимшигтай амтан болж хувирна. Алтогийн гар гэрэлтэж Вермелийн тулдаанд бэлдэж гэтэл яг тэр үед оюутны зөвлөлийн ерөнхийлөгч Елена гарч ирэн Элдэн Фермелийг ашиглан Рекс ба түүний мангасыг хэд хэдэн удаа завчин тэднийг какаотхийн мутацийг нь устгадаг. Елена Крисийн дэргэд очин би чамайг харж байсан гэхдээ чи сайн туулсан гэж хэлнэ. Гэвч Крис би ялагдлаа гэж ичин нүрээ буруулна. Рекс дахин босч ирэхэд Рекс маш их шархсан тулд газар унаж ухаан алдна. Крис гүйж очин түүнийг тэрэн Рекс гэж дуудваа. Фермел Рексийн хүчийг сонирхож бодож байтал Елена түүний хажууд ирээд чи Рексийн хүчний талаар юу мэдэж байна гэж асууна. Фермел би юу ч мэдэхгүй гэж хэлнэ. Удалгүй оюутны зөвлөлийн хурал хийж энэ бол 5 дахь удаагийн ижил хэрэг болж байгааг ярилцсана. Тэд нэг хүн нууцаа сурагчдыг хянах гэж иж шидэд ийм эсвэл хар шид хэрэглэж байна гэж таамагладаг. Крисийн тухай сонсоод уурлан өрөөнөөсөө гарч одно. Джессика гайхан Крис яагаад Рексийн төлөө ингэтлээ санаа зовж байгаа юм бол гэж бодно. Учир нь Крис өөрийн зүйлийг бусдад оролдохыг үнэхээр дургуйцдаг байлаа. Нөгөө талд Аалта болон Лила нар шинэ шалгалтын тухай мэдээлэл авч тэд хүрэл зэрэг дэвших шалгалт өгөх ёстой болдог. Аалта сэтгэл нь өөр зүйлд байсан ч Лила чухал шалгалт шүү дээ гэж сануулна. Вермел Аалтад би ядарч байна. Түр амраад байранд очие гэж хэлээд яв. Аалта үүний сүүлийн үед санаан зовсон байдалтай өөрчлөгдсөн гэж анзаарна. Тэгээд Лила энэ мөчийг ашиглан хамт хичээлээ давтъя гэж хэлээд Аалтагийн дэргэд сууна. Вермел буцах замдаар профессор Одисстэй тааралдав. Тэд хэд хэдэн үг солилцсон. Одиссе гайхан Аалта яваад чи сонирн байна шүү гэж хэлв. Вермел түүн рүү ширүүн харж оюутнуудыг ухаангүй болгож байгаа хүн бол чи тийм үү гэж хэлдэг. Профессор юу яриад байгаа юм бэ гэж дүр эсгэнэ. Гэвч Вермел чамаас муу сул хүчтэй жүтгэрийн үнээр үнэртэж байна гэж хэлээд энийгээ бол хүн ийм их хүч дааж чадахгүй шүү гэж анхааруулдаг. Профессор түүнээс чи намайг илчлэн гэж асуухад Вермел би сонирхгүй гэхдээ Аалтад хүрэх юм бол би чамайг зогсооно гэж хэлээд холддог. Одиссе дотроо тэр үнэхээр хүчтэй жүтгэр юм байна гэж бодоод түүний дараа жижигхэн цаасан хүүхэлтэйг агаарт хөвнө. Гинэт Одиссе Вермелийн арт гарч ирээд гараа сонгож тариур зоодог. Вермел түүн рүү зохиж холдуулдагч гинэт бие нь өвдөж дотроос нь хар энерги ориглон гарч эхэлдэг. Одиссе муухай инээнсгэлэн одоо түүний хүч минийх боллоо гэж шивндэг. Тэр үед Аалта ба Лила хоёр хичээлээ давтаж байтал Аалтагийн гар гэрэлтэж гинэт хамаг бие нь өвдөж эхэлдэг. Тэр ойлгож Вермел аюулд оржээ гэж хэлээд гүйж гарна. Сургууль даяар хар хүчний долгион тарж тэнгэр бараадсан салхи эсгэрнэ. Елена үүнийг мэдээ ямар нэгэн юм болж байна гэж хэлээд гүйж өчнө. Гэвч зам дээр нь цаасан хүүхэлтэй гарч ирдэг. Елена түүнийг ил дээрээ тас завчна. Гэтэл хүүхэлтэй өөрийгөө сэргээж бүр олон хувилбар болж хувирна. Тэд нийлж бид чамайг цааш явуулахгүй гэж хэлдэг. Елена тэдэнтэй тэмцэж илдээ хид хідэн удаа сэлэмдэгч хүүхэлдээнүүд дахин нөхөгдөн хизээж устдахгүй байв. Харин тэр үед Вермел бүрэн жүтгэрийн хэлбэртэй
жигүүртэй аимшигтай амтан болон хувирчихсан байлаа. Одиссе баярлан төгс төгөлдрийн хүч үдээ гэж инэв. Вермил гараас авахад асар том энергийн долгион гарч бүхнийг дөргөн. Одиссе гайх ийм хүчтэй гэж юу гэж дуу алтнаа. Тэр шидээ хэрэглэж Ичидийг нь гинж гаргаж ирээд Вермилийн хүзүүнд орож түүнийг хянаж гэж оролдоно. Тэр үед Алта бол Лила ирж харин Одиссе инээмсэглэн хараа одоо би түүнийг удирдах чадна гэж хэлдэг. Вермил өвдөг сүгдэн унаж сул дорой харагдана. Алта түүний тийм байгааг хараад маш их айв. Профессор Одиссе инээмсэглэн энэ бүх муу зүйлийг би хийсэн. Би хүмүүсийг зүтгэр болгож туршилт хийсэн юм гэж хэлэхэд Алта ба Лила хоёр гайхаж юу гинэ гэж уулга алдна. Алта Вермилийг алдах гэж байгаагаа ойлгоод маш их уурлана. Түүний биеэс гэрэл цацран тэр энерги Вермилийг хүрэхэд Вермил хүчтэй болж гинжнээсээ ангиж ярддаг. Тэр профессорлууд арих гэтэл Алта урд нь орж Вермилийн хурц хумс түүнийг самсаргүй зөхөж шархтуулна. Алтагийн тус асгарч тэр унаж байв. Тэгтэл Вермил өнгөрсөн үеэ санан тэр олон жил ганцаараа ханахуйд хоригдсон байжээ. Гэтэл нэг өдөр гэрэл гарч хаалга нээгдэн Алта түүн дээр иж түүнийг сулсан байв. Вермил эргэж бодит байдалтай ирээд маш их уйлж аимшигтай хүчтэй дүр төрхтэй алдаж өөрийн жинхэнэ хэлбэртэй буцсан хувирва. Тэр Алтаг тэрч аманда үнсгэхэд Алтагийн шарах айжмаар эдгэрч эхэлдэг. Профессор Одиссе гайхаж яаж ийм юм болж байна гэж орилно. Тэгээд тэр өөрийгөө тариагаараа хатгаж өөрийнхөө аимшигтай зүтгэр болгон хувиргадаг. Тэр одоо би хамгийн хүчтэй нь боллоо гэж бардамнахад Вермил рүү дайрна. Гэвч Вермил түүний цохилт өгч нэг л цохилтоор түүний биеийн талыг нь хийсгэн орхино. Одиссе айд зогтох гэж оролцсон гэтэл Крис ба түүний лүү түүнийг зогсоож Вермил үнсрэн очиход нэг цохилтоор газар унгадаг. Тэр чөтгөрийн бие нь айжмар алга болдог. Алта ухаан орж Лилад баярлан уйлж түүнийг тэрвэрнэ. Илинач бас тэмцэж байсан нөгөө том мангас нь алга болж дараа дахин уулснаа гэж хэлээд ор сурггүй болно. Вермил гонигтай Алта би чамайг шахтуулсан дуушлаарай гэж хэлнэ. Гэхдээ Алта инээслэн зүгээр дээ чи намайг аварчихсан шүү дээ гэж хэлдэг. Тэгтэл Вермил уйлан би чиний зүрхийг бүрэн эмчилхийн тулд өөрийнхөө зүтгэрийн зүрхийг өгсөн. Одоо бид хоёр нэг болсон. Хэрвээ нэг нь нөхвөл нөгөө нь бас алга болно гэж хэлдэг. Алта үүнийг сонсоод гонигтай боловч яах вэ? Бид хамт байгаа нь чухал шүү дээ гэж хариулна. Профессор Одиссе баривчлаж Рикс ухаан орж Крисийн дэргэд сэрнэ. Бусад бүх сурагчид сургууль тайван байдалтай иргэн ирнэ. Удалгүй Алта Вермил хоёр дахин үнсэлцэн учир нь Алтагийн зүрх одоо Вермилийн иж идэн дээр ажилдаг болжээ. Гэвч дараа нь Вермил хүйтэн ханддаг болсныг Алта анзаарлаа. Тэр асуухад Вермил миний жинхэнэ төрөх бол аимшигтай амтан чи надаас айх ёстой гэж хэлдэг. Алта уурлан би чамаас айхгүй би чамайг хүн зүтгэр ямар ч байсан хайрладаг гэж хэлээд үнснэ. Вермил гайхаж ичиж Алтаг төлхөн холдуулна. Гэвч Алта бид хоёр үрд хамт байх болно гэж хэлдэг. Вермил инээмсэглэн түүнийг хүлээн зөвшөөрдөг. Алта улайгаад гүйж одно. Харин Вермил зөөлөн инээмсэглэн бодно. Тэр үнэхээр намайг хайрладаг юм байна гэж. Алта Вермилийг хайрладаг гэдгээ хэлэхэд Вермил их ичиж улаана. Дараагийн өдөр сургууль дээр бүх охид профессор Одиссе нас барсанд гонигтай байв. Харин хөвгүүд бас гонигтай байсан ч үнэндээ Вермил ангидаа ирэхээ болсон санаад зовж байлаа. Алта тэдэнд Вермил зүгээр жаахан ядраад байгаа гэж тайвшруулв. Лила Вермилийг уулзсан чи житгэр юм уу гэж асуухад Вермил үннээ хэлж уушлахгүй нэ. Тэр би худлаа хэлсэн дуушлаарай. Бас Алтаг гэмдээсэнд их харамсаж байна гэж хэлдэг. Гэхдээ Лила нээсэн зүгээр дээ чи муу хүн биш шүү дээ. Чиний сэтгэл чинь жинхэнэ сайхан шүү дээ. Тэгэхээр чи бид хоёр найз хэвээрээ гэж тайлбарлуулна. Тэр бас Алта чамайг анхаарч хэрвээ чи дахин уурлаад хяналтаа алдвал чамайг зогсоож чадна гэж итгэлтэйгээр хэлдэг. Вермил дараа нь Алтагийн өрөөнд очин дахин уушлахгүй нэ. Гэвч Алта инээсэн зүгээрээ чи эргэж ирсэнд би баяртай байна гэж хэлж хоёулаа эвлэрээ дахин үнсэлцдэг. Дараа өдөр нь Вермил шинэ сургуулийн 4-р хувцас өмсөн. Тэр яг таарахгүй байв. Алта эцэндээ сандарч Вермил буцаад ангидаа ирсэнд маш их баяртай байлаа. Харин холын нэгэн сүмд Платон зэрэгтэй шулам Хело болон хуучин Платон шидтэн Элиас хоёр гарч ирнэ. Тэд шидэд цаасан хүүхэлтэй ашиглан харилцаж Одиссегийн бүтлгүүцнийг ярьснаа. Түүнийг сулсан сонирхож эхэлнэ. Нэг дахилт дайрахад том биетэй Кентавр хамтран түүний зөөлөн бэлгэж холдуулдаг.
Сургууль буцаж ирэхэд бүх хүүгүүд Вермилийн шинэ дүрмд хувцсыг хараад гайхна. Аалтаа үнэхээр азтай шүү гэж ярилцсанаа. Гэвч гинэд оюутны зөвлөлийн анги руу орж ирэхэд Аалтаа Вермилийг авч явна. Аалтаа маш их санаа зовж тэд Вермилийг житгэр гэдгийг мэдчихвээ гэж бодож байлаа. Елена тэднээс уушлахгүйгээд бид Одиссеяд дуулдаг үед тусалж чадаагүй харамсаж байна. Тиймээс одоо болсон явдлын талаар илүү ихийг мэдхийг хүсэж байна. Учир нь Одиссея шоронгоос зугцсан гэж хэлдэг. Аалтаа туслахаар зөвшөөрнө. Гэвч Елена та хоёр нуух юм байгаа юу гэж асуухад Аалтаа үнэнээ хэлхээс аргагүй болж Вермил чөтгөр бөгөөд тэд хоёрын амь холбогдсон гэдгийг хүлээмжшүүлдэг. Бүгд гайхаж зөвшөөрсөн ч Аалтаа Вермилийг муу хүн биш. Би түүнийг хамгаална гэж зөрөгтэй хэлнэ. Джессика тэр аюултай байж магадгүй санаа зовсон чи Елена би Аалтаад итгэж байна. Хэрвээ Вермил үнэхээр аюултай бол би түүнийг зогсоож чадна гэж хэлдэг. Түүний нууцыг хадгалахаар шийддэг. Мөн Елена Аалтааг оюутны зөвлөлийн гишүүн болж урддаг. Аалтаа эхэндээ тэр намайг хянах гэж байна гэж бодсон ч эцэст нь зөвшөөрнө. Түүний найзууд энэ тухайгаас сонсоод гайхаж баярлана. Марк чи үнэхээр мундаг болжээ гэж бахархдаг. Лилаш баяр хүргэнэ. Гэвч Аалтаа одоо олон хүн Вермилийн нууцыг мэдэх болсон тул санаа зовж би илүү хүчтэй болох хэрэгтэй тэгж байж л түүнийг хамгаална гэж шийднэ. Вермил түүнд оюутны зөвлөлийнхэнтэй болгоомжтой байгаарай. Ялангуяа Елена хүнийх биш байж магадгүй гэж анхааруулна. Дараагийн өдөр Аалтаа анхны зөвлөлийн хурлын өмнө санаа зовж яваа буруу өрөөрөө орж охид хувцас сольж байхад орчихно. Джессика их хичнээн харин Елена бид хаалгаа түгжээгүй юм чинь буруу бидэнд бий гэж хэлээд инээмсэгэлдэг. Хурал эхлэхэд Елена тэдний өмнө туулдаж байсан нөгөө мангасын нэг хэсгийг нь үзүүлнэ. Крис шалгах гэж оролцсон ч Елена энэ зүйл маш нарийн шиддээр бүтцтэй алт зэрэгтэй шидэнгүүд хүртэл тайж чадсангүй гэж хэлнэ. Ингээд тэд манай эсрэг байгаад байсан маш хүчтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Палатум зэрэгтэй шидэн Кохуха гэдэг эмэгтэй байдаг. Тэр өөрийн туршилтын житгүүрийн хэсгүүдийг ашигладаг бөгөөд түүнд Хелена ба Элиот хоёр тусалдаг байв. Гэхдээ Элиот эдгээр эсхийг нь олох нь үнэхээр хэцүү гэж хондлоно. Кохук түүнээс өндөр тахилчийг бидэнд элсүүлж чадсан уу гэж асуухад Элиот үгүй би түүнийг устгасан гэж хариулдаг. Кохук дуурлана. Харин Элиот бидний дараагийн зорилт бол Аалтаа ба Вермил хоёр гэж хэлээд яваад өгдөг. Тэр шөнө Аалтаа зүүдэнд дэлнэ. Тэр зүүдэнд балгас болсон хотод уйлж би жаахан Вермилийг харна. Тэдэнд нэгэн эмэгтэй түнд чи хүмүүсийг аврахыг хүсэж байна уу гэхэд эсвэл Вермилийг хамгаалахын тулд бүхнийг сүйтгэхийг хүсэж байна уу гэж асуудаг. Аалтаа гинэт зэрэг сандар санаа зовно. Тэр шалгалтаа бэлтгэхээр сууна. Вермил түнд битгий санаа зов чи чадна шүү дээ гэж зориг өгнө. Тэр бас Аалтагийн хүчийг нэмхийн тулд духан дээр нь үнсдэг. Дараагийн өдөр Аалтаа шалгалтаа бэлдээд Вермилийг байж байсан хуучин битүүмжсэн номоо харна. Тэр Вермилийг хэн энэ номонд битүүмжсэн бол гэж бодоод номоо өөртөөгөө авч явлаа. Шалгалт эхлэхэд Аалтаа, Лила, Маркс, Шерил нар бүгдээрээ оролцсноо. Тэдний сургууль хамгийн сайн учраас хүмүүс тэднийг анхааралтай харж байлаа. Шалгалтанд оролцох бүрийд өмнөх галтай том талст бөмбөлөг байна. Багш нарын хийх ёстой зүйл бол өөрийн шидийн хүчээр энэ галд өгч галыг илүү тодруулах юм гэж тайлбарлав. Оюутнууд хөөх хэлбэрхэн юм байна гэж баярлавч Аалтаа үгүй энэ шалгалт ямар нэгэн нууц байгаа гэж бодно. Эхний сурагч орж ирээд оролдоход гал өөрчлөгдсөнгүй. Дараагийн сурагч авраг баавгатай хамтрагчтай хүү бас чадсангүй. Дараа нь Лила орж ирээд галыг анхааралтай харж төвлөрөн шидээ өгч галыг томруулна. Багш маш сайн байна гэж магтав. Гэхдээ өөр нэгэн сурагч бас ижил амжилт гаргаж чадна. Шерил амжилттай галыг асааж чадна. Маркс арай ядан амжилттай болно. Эцэст нь Аалтаа Вермил хоёр ээлж явж орно. Аалтаа бөмбөлгийг сайн ажиглан хэрвээ шидийн урдаас биш араас нь өгвөл илүү үр дүнтэй юм байна гэж ойлгоно. Багш энэ хүү жинхэнэ ухаантан байна гэж гайхна. Аалтаа илүү хэцүү байрлалаас шидээ өгч туршиж үзнэ. Гал асар том болж өгөн мөнгө өглөөг болж хувирна. Багш нар алмаарч ийм хүчтэй оюутан байна гэж үгэж гайхан зогсно. Гэвч гал улам томорсоо талстыг хагалж эцэст нь бүрэн хагална. Аалтаа маш их санаа зовж уучлаарай би хугалчихлаа гэж хэлдэг. Харин шалгалт авдаг багш нар инээмсэглээ. Зүгээр дээ чи үүнийг эвдсэн чи энэ бол маш хүчтэй шидийн илэрл. Чи шалгалтаа маш сайн өглөө гэж хэлдэг. Аалтаа шалгалтаа маш сайн өгч хамгийн өндөр оноо авлаа.
Багш хүртэл энэ тастыг хагарч чадсан хүн баг Платон зэрэгтэй шиттэн ч биш шүү дээ гэж гайхна. Шалгалтын дараа Алта, Леа, Маркс, Шерил нар бүгд хамтдаа өдний хоол идэж амарна. Алта дараагийн бичгийн шалгалтаа санаа зовж байв. Харин Маркс би тусгай 6 талстай харандаа авч ирсэн. Энэ намайг академид орж ирэхэд тусалсан шүү гэж инээж хэлдэг. Хилээ хэн нэгэн бүх шалгалтыг төгс оноогоороо өгч байсан болов уу гэж асуух Шерил. Тийм хүн байдаг. Тэр хүн Платон зэрэг хүртэлх бүх шалгалтыг 100% өгсөн гэж хариулдаг. Вермел Алтаг зоригжуулан чи бас чадна гэж хэлээ. Шалгалт эхлэхийн өмнө Вермел Алтагийн шидийг нэмхийн тулд тусалж түүнийг арай л буцах шахуулна. Алта гүйж явахдаа ариун цэврийн өрөөний өөр сургууль руу нэг хүүтэй таарав. Тэр хүү чи шалгалтын дээрээ хэтэрхий их гайхуулсан шүү гэж гомдлоно. Гэтэл гэнэт Илот хэмээх нууцлаг хүн түүнийг ард гарч ирэн. Хүү ээж гарах гэж оролцсон ч Илот муухай зүйл хийж хүү унаж орхино. Илот тэр хүүгийн шалгалтын тасалбарыг авч өөр хүн болж хувраад шалгалтанд нууцаар ордог. Алта гүйж ирээд яг цагтаа шалгалтандаа амжиж орно. Шалгалтандаа хамтрагчдад амтан буюу Федмеруудаа уулгах хориотой байдаг тул Вермел амжилт хүсье гэд гадаа үлдэв. Шалгалт эхэллээ. Алта анхааралтай бишиж эхэлдэг. Гэтэл хажууд нь сууж би Ялот гэдэг залуу унтаж байна. Алта эн чинь юу вэ гэж гайхсан ч өөрийнх нь шалгалтандаа төвлөрнө. Шалгалт маш хүнд асуулттай байлаа. Тэр Илиот гинэцээд маш хурдан бичиж дуусгана. Тэр Алотыг шоор чи яасан удаа юм бэ гэж хэлэхэд хяналтын багш чимээгүй суу гэж ханхааруулна. Харин Илиот энийгээд ямар ч байсан та нар хийн чин шалгалтанд тэнцэхгүй дээ гэж хэлнэ. Гинэт хамгаалагч орж ирээд нэг сурагчдыг зогсоолтлоо гэж хэлнэ. Ингээд Илиот жинхэнэ оюутан биш болох нь илэрнэ. Илиот гинэт асар том чулуун авраг буюу голим шидэж гаргаж ирнэ. Тэр би шалгалт өгөхөөр ирээгүй зүгээр л хөгжөлтгөөр ирсэн. Миний зорилго бол Алта гэж хэлнэ. Багш түүнийг зогсоох гэж оролцсон ч голимын дайралт өрсөн бэртнэ. Вермел гаднаас үсрэн орж ирээ шидэн хүчээрээ довтлж Алтаг хамгаална. Гэвч голим түүний дайралтыг хааж чадна. Багш нар Илиотыг хамгийн залуудаа Платон зэрэг авсан сууд шидтэн гэж таньдаг бүгд зочирдно. Лили Алиотыг туслахаар буцаад орж ирэх гэсэн ч хаалга иж эдийн хамгаалтаа болж орж чаддгүй. Энэ хамгаалт нь Хело гэдэг эмэгтэй хийсэн байлаа. Илиот модон таяг гаргаж өөрийнхөө голимд буу зэвсэг нэмж өгнө. Алтава Вермелийн хүчтэй довтлох байгаач голим тэдний ниц дарна. Байшин эвдэрч нуурна. Вермел баригдана. Алта уурлан би чамайг хамгаална гэж хашгирна. Түүний би алтлаг гэрлээ бүрхэгдэж эхэлнэ. Тэр маш хүчтэй болж асар их хүч гаргана. Голимыг нэг цохилтоор устгана. Илиот гайхаж инээж. Сонирхолтой юм а гэж дахин олон голим дуудана. Гэвч Алта бүгдийг нь амархан устгаж Вермелийг аврахын төлөө тулдана. Алта хүчээ нэмээд Илиот руу дайрлаа. Гэвч Илиот түүнийг сүлжмэл зангилаагаар дайрч Алта газар ундаг. Алта Вермел юу хэрэгтэй юм бэ гэж асуувал Илиот түүний шидэт хүчээрээ дэлхийг сүйтгэх болно гэж хэлнэ. Вермел ээж өөрийн чөтгөрийн хэлбэртэй хувирч Илиот руу дайрлаа. Гэвч Илиот түүний шидэт зангилаагаар бууж хүчийг нь хааж хүн хэлбэрт нь буцаана. Алта хэд хэдэн удаа босч Илиот руу очин гэж оролдогч хүчээр газар чигдэнэ. Тэгээд Вермел өөрийн дулсан руу Алтаг илгээдэг. Алта 5500 жилийн өмнө Вермелтэй уулзаж тэр хүүхэд байхдаа тэр нэгүүлсэнгүй газар буудлын дэргэд бусад хүүхдүүдтэй хамт өсч байжээ. Тэр дэнд бааж жаргалтай байв. Хүмүүс түүний жөтгөр гэдгийг мэдсэн ч тэр үүнийг бодлого баяртай амьдардаг байлаа. Гэвч нэг өдөр хүмүүс Вермелийг жөтгөр гэдгийг мэдээд улс орныг нь өвчнөөр гэмтээсэн гэж буруутгаж баатарлаг моб үүсгэн хүмүүс довтолжээ. Вермел зугтах гэж оролцсон байсан гэр бүлээ аюулд орох гэж байгаагүй сонсоод буцаж очин гэр бүл нь бүгд алагдсан байдаг. Вермел уурлан анхны удаага жөтгөрийн хэлбэртэй хуурч бүх довтлогоог нь устгаж хотыг шатаасан байна. Энэ зөвхөн гүнд том нүх үлдээжээ. Алта энэ бүхнийг харж гайхна. Магийн шидтэн хэлэхдээ үүний төлөө чамайг түгжиж наманд хадгалсан гэжээ. Алта Вермелийг тайвшруулах үг хэлж түүнд би чамайг үл тоон үргэлж дэргэж чинь байна гэж хэлнэ. Тэд бие биенээ үнсэж Вермел сурлагдана. Илиот дахин том голим дуудан тэр хэлэхдээ Вермел дэлхийг устгах зорилготой гэж хэлнэ. Алта чи Вермелийг мэдэхгүй байна гэж хэлээд өөрийн болон Вермелийн хүчийг нэгтгэн шидэт довтлогоор голимыг устгадаг. Илиот илүү ноцтой болж шидтэнгийн хүчээ бэлдэж байв. Гэвч гэнэт Хело гарч ирэн энэ шидэт орон удаан дас чадахгүй гэж хэлэхэд Илиот сэтгэл дундуур боловч яах чаргагүй болж би нэг өдөр буцаж ирнэ гэж хэлсэн газраа дуусгана гэж хэлээд гинэт алга болдог. Эхний шидэттэн дахин Алтаг гайхшуул гарч ирэв. Тэр Вермелийг хайртай найз гэж нэрлэж Алта түүнд анхаарал
тавихыг хэлдэг. Миг засаж алга болдог. Лили Алтог харан баялан гүйжигчин Алто хүчтэй болохын тулд дасгал хийж эхэлдэг. Вермилийг хамгаалах гэж оролддог. Тэр сэлэмтэй бэлтгэл хийж Жессикатай тулааны урлагтай Кристтэй бэлтгэл хийдэг. Хожигддогч сайжрахыг хүсдэг. Шөнийн цагаар Вермил Алто талархаж би чамд хайртай гэж хэлдэг. Алто баярлаж тэд биеэ тэрвэрдэг. Сурагчдын зөвлөлийн уулзалтаар Элина хэлэхдээ сүүлийн явдлуудын дараа бид бүх сурагчдыг хамгаалах хэрэгтэй. Хамтран ямар ч дайралтаа сэргийлэх ёстой гэж хэлдэг. Бүгд зөвшөөрч хүчтэй Майжинтай тулдахад бэлтвэ. Лилия Маркес Жерл шалгалтын дүнгээ авч бүгд амжилттай давснаар тэмдэглэдэг. Харин Алта ирээгүй тул Лилия жаахан сэтгэлээр унаж тэр Вермилтэй юу хийж байгааг нь таамаглана. Алта Вермил хоёр бие биедээ хайртайгаар илэрхийлж хамгаалах гэж оролддог. Ингээд л энэ түүх дуусчт юм да. Орч байсан манай аниме сизон 1-ийн энэ үрээ дуустдаг. Тэгээ та бүгдэнд таалагдаж байна гэж чи залхан хүмүүс нь тэ бүсгээ бичээрэй. Тэгээд та бүхэндээ би дууртай шүү. Andalen Eurolos Garnata Mokkasigdelen Batrot Nitschöten Sigiften Zagivzosom Selen Chakre Kiber Hutsputnigen Zechtzozernan Muchin Daisan Temur Guikutinger Kutel Titchernen Pulverrote garnut niet gerassen Tozani kapat met dat goed gezicht desbeunen Soms nertor Putere shata togernen Abesingun patri suchinga gemoeden